За сайн мэцхан уу. Өнөөдөр хэдүүлээ нэр үг нэг хичээлийнхаа одоо давталт хичээлийг үзэх гэж байна. Цаад маань ингээд видеохолун гэдэг маань германаар давталт гэсэн үг, давтах гэсэн үг. Тэгэхээр энийг орчуулад дэвтэртээ бичээд аваарай. За тэгэхээр та хэдтэй энэ нэмэлт хичээлээрээ би юуг бас дахин давтаж хэлмээр байна вэ гэвэл хүмүүсийн толгой маш их эргээд байдаг. Одоо жишээлбэл нэр үгнүүд маань ялтчгүй монгол хэлэнд одоо аавын, ээжийн, миний одоо машинд гэдэг ингээд хуурч явна шүү дээ тий ялгалаар. Тэр ялгалыг хүүсээр нь бол ялтчгүй эр үгийн и, эм үгийн и гэдэг ингээд бид нар монгол хэлээр ялгаад явдаг шиг герман хэлэнд бас яг тэгж ялгагддаг. Тэгээд мөн эдгээр дөрвөн үгсээр бид нэр бас сайн анхаарлаа төвлөрүүлж дараачихаа хичээлийг хамтд нь үзэж өгүүлбэртэй өгөө холбож явах хэрэгтэй юм байгаа юм. За хүмүүсийн толгой маань яаж иргээд байдаг вэ гэхээр эдгээр үгнүүдээ мэдэхгүйгээр маш их будилдаг. Тэгээд өгүүлбэрээ маш их буруу хэлдэг. За эдгээр артиклийн тусламжтайгаар өгүүлбэрүүдийг бүтээнэ болохоос эдгээр артиклууд байхгүй болвол өгүүлбэр бол ямар ч утгагүй болно. Ягаад гэвэл тий ялгалгүй зүгээр л араас нь өгнүүд хэлсэн байх гэсэн үг. Одоо жишээлбэл би ширээ сууж байна ч юм уу те. Би ширээний хажууд сууж байна гэж хэлэхийг би ширээ сууж байна ч юм уу. Ингэж сонсогдох болно. Тийм учраас би энийг та хэдтэй дахин заагаад дахин хэлээд байгаа шүү. За илүү тодорхой ойлгохын тулд би та хэдтэй энэ дөрвөн үгийг одоо орчуул энэ слайд дээр оруулсан байна. За нэр үг бол ялтчгүй артиклаар хувирч авдаг, ялгац гишүүнээр хувирч авдаг гэж би хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ гишүүн дээр бид нэр юуг анхаарах уу гэхээр нэгдүгээрт генус буюу гэрчлэгт хүүсийг одоо маскулин, нойтхум, феминин гэдэг ийм хүүсүүд байдаг байна. Эр, сармаг, эм үгүүд гэдэг ийм нэр үгүүд байдаг байна. За мөн хүснэгтэндээ хувиргаад явхлаараа singular гэдэг ганц тоо. Der, das, die гэдэг ингээд ганц тоон дээр ингэж хувирж явдаг байна. Плурал гэдэг нь бол олон тоо гэсэн үг. За энийг бол бид нэр сүлд үзнэ. Гэхдээ та хэдтэй хүснэгтэн дээр зааж өгнө. За дараа нь касус буюу тий ялгал гэж ингэж бид хэд үзнэ. За хүснэгтэн дээр би та хэдтэй улам тодорхой болгоод харуулъя. За артикл гэдэг маань бол bestimmte артикл, unbestimmte артикл гэд бид хэд энд хуваагаад харж байна. За genus гэдэг маань бол түрүү хэлсэн шиг хүүсүүд нь энд байна. Маскулин, нойтхум, феминин гэдэг байж байна. За фал гэдэг маань бол тий ялгал, номинатив, аккусатив, датив, генитив гэдэг эдгээрүүд нь нэрлэхийн, заахын, үг хоршихын, хариалахын тий ялгал байна. За ингэхлээр герман хэлэнд бол 1, 2, 3, 4 тий ялгал байдаг байна шүү. За тэгэхээр одоо та бүхэн энэ цагаан хэсэгт харж байна. Энэ цагаан хэсэгт бол плурал буюу олон тоо орсон байна. Олон тооны артиклууд маань дандаа энэ дээр ингэж хувирдаг байна. За олон тооны артиклууд маань зөвхөн bestimmte артикл дээр харагдаж байна. Unbestimmte артикл дээр бол олон тоо харагдахгүй. Ягаад гэвэл unbestimmte артикл бол нэг гэсэн утгаар явдаг учраас олон тоо авагддаггүй. За тэгэхээр бид нар бол одоо толгой эргээд асуудал байхгүй. Тухайн үгээ цээжлэхдээ одоо жишээлбэл аав гэдэг үг нь эр хүүсийн үг юм байна гэдгийг мэдчихээн. За тэгвэл аавыгаа эр хүүсийн хүснэгтэн дээр авчраа тавьчих нь байна. За тэгээд аккусатив буюу заахын тий ялгалаар хувирах юм бол аавыг гээд den Vater. За аавд гэхлээрээ dem Vater. Генитив болохоор des Vaters гэд ингээд явдаг бахнэ. За би одоо энэ арт нь орж байгаа S заримдаа N гэд ороод ирэхлээр би эднийг бол дараа нь өөр тусдаа хичээлээр та бүхэндээ тайлбарлаж өгнө. Нэгэнт хэдүүлээ bestimmt буюу unbestimmte артикл үзчихсэн учраас энэ слайдн дээр би та хэдтэй нэг жишээ авсан байна. За unbestimmte буюу тодорхой бус артикл, тодорхой артиклийг яаж хэрэглэдэг юм бэ гэдгийг би энэ дээр жишээ авсан байна. За энэ дээр харъя. Kannst du mir ein Brot mitbringen гэхлээр чи надад нэг далах аваад ирэхгүй юу гэсэн утгатай өгүүлбэр байна. За жишээн дээр бол би гэртээ сууж байгаад дүүгээ далаханд явууллаа гэж бодъё л та. Тэгэхээр чи надад нэг далах аваад ирэхгүй юу гэдэг утгаараа ямар нэгэн далах гэдгээр ein гэдэг нь ордог байна. Ein гэдэг үг ордог байна. За нөгөө дүү маань над дээр хурж ирээд за ямар далах авах юм мөнгөө гэд хүрээд ирлээ гэж бодъё. Тэгвэл das Brot muss dunkel sein. Das Brot muss dunkel sein гэхлээр танаа далах чинь болвол одоо
хар өнгөтэй хар гурлаар хийсэн одоо далах байх хэвээр шүү. Их мөхтэй гэрнэ ав нэм гэхэлэр би одоо жингээ хасах гэж байна гэсэн утгаар энэ эхний өгүүлбэрт одоо тодорхой бус зүйлээ дараагийнхаа өгүүлбэрт тодтогч ярьдаг байх нэ. За эдгээр үнэн биш тэмтэй буюу биш тэмтэй артиклийн талаар доорх артикл дээр би та хэдтэй шинэ хичээлээрээ ер нь дэлгэрүүлээд заая. За тэгэхээр артиклууд маань ерөндөө бол үн биш тэмтэй артиклийн зарчмаар явдаг. Үн биш тэмтэй артиклийн зарчмаар явдаг. Эдгээр 1 2 3 4 5 6 7 артикл маань долуулаа ерөөсөө энэ дээр заасан зарчмаар явна гэсэн үг. Энэ дээр заасан зарчмаар. Герман хэл бол маш систематиш одоо системтэй тэгээд дэлгэрэгдэж явдаг хэл байгаа. Тийм учраас хамгийн бага нэгжийг ойлгоцсон тохиолдолд дараагийн нэгжүүд бол маш амархан явагдаад ирнэ. За та тэгэхээр энэ дээр энэ слайдн дээр артиклийн бүлгийг харж байна. За артиклийн тухай та хэдтэй би одоо зааж өгье. Энэ 7 артиклууд маань ямар үүргээр яаж өгүүлбэрт орох ёстой юм бэ гэдгийг. За би биш тэмтэй буюу үн биш тэмтэй артиклийг нэгэнд заачсан учраас энэ дээр би та хэдтэй үлдсэн артиклийн талаар ярьж өгье. За демонстратив артикл нь бол биш тэмтэй артиклийн үүргээр орж явдаг байх нь байна. За энэ дээр харъя. Жишээн дээр ich brauche jenes Auto. Ich suche diese Frau гэхлээр надад болвол тухайн тэр машин л хэрэгтэй байна гэсэн утгаар энд орж байна. За их сүүхэд diese Frau гэдэг нь болохоор би яг л энэ эмэгтэйг хайж ингээд энэ гартаа орцсон нэг зураг барьчихсан ч юм уу те эсвэл энэ тухайн үед тэр машиныг харсан яг тэр машиныгаа л гэд яг тодорхой зүйлийг ярьж байгаа тохиолдолд демонстратив артикл энэ гэсэн утгаар ордог байх нь байна. За поссессив артикл нь бол өмчийн статусыг харуулдаг. Үн биш тэмтэй буюу биш тэмтэй артиклийн үргээр ордог байх нь байна. За жишээг авъя. Ich brauche dein Auto гэхэлэр надад чиний машин хэрэгтэй байна гэсэн утгатай байна. Ich suche meine Frau гэхэлэр би өөрийнхөө эхнэрийг хайж байна гэсэн утгаар ордог байх нь байна. За энэ definitive article нь бол одоо нийтэд нь ямар нэгэн зүйлийг хэрэглэхэд хэрэгэлдэг буюу үн биш тэмтэй артиклийн үргээр орно. Үн биш тэмтэй артиклийн үргээр. За би энэ дээр энийг хуулж авчраа тавьчихъя. Үн биш тэмтэй артиклийн үргээр. За жишээ үгэн дээр хэдүүлээ харцгаая. Жишээ үгэн дээр jeder Mensch braucht Liebe. За тэгэхээр Mensch гэдэг үг маань der Mensch гэдэг артиклтай. Тийм учраас jeder гэдэг арталт нь эр үсэг авсан байна шүү. За хэдүүлээ өснөгтөн дээр энэ дээрээс харъя. За хаана вэ нүү? Der артиклтай үг бахан masculine үг бахнэ. За тэгэхээр хүн болгонд хайр хэрэгтэй гэд jeder гэдгээр авсан байна. Артиклаар орсон байна. За дараагийн үг бол manche Fragen sind sinnlos гэхлээр die Fragen гэд олон тоон дээр орсон байна. Manche зарим асуултууд бол ямар ч утга учиргүй маа гэдэг утгатай өгүүлбэр байна. За дараагийн артикл маань бол null артикл. Null артикл бол ямар үүргээр ордгоо гэвэл зарим нэг үгнүүд маань одоо null артикл буюу ямар ч ялгац гişүү авдаггүй. Жишээ нь ich träume von Geld und Macht гэхлээр би мөнгө болон эрх мэдлийг мөрөөдөж байна гэсэн үг байна. За тэгэхээр энэ дээр ein буюу үн биш тэмтэй артикл оруулахлаар их онцгой сонсогдно. Одоо жишээн дээр авъя л да. Ich träume von einem Geld und einem Macht гэхлээр би нэг мөнгө, нэг одоо эрх мэдлийг мөрөөдөж байна. Эсвэл бол ингэхлээр утгагүй сонсогдож байгаа. За дахиад биш тэмтэй артиклийг авъя. Ich träume von dem Geld von der Macht гэхлээр энэ би нэг мөнгө, нэг эрх мэдлийг одоо би мөрөөдөж байна гэсэн утгаар ингээд орчих нэ. Би энэ мөнгийг, энэ эрх мэдлийг мөрөөдөж байна гэдэг утгаар орчих учраас энэ дэр ямар нэгэн артикл авдаггүй ах нэ. За ich spiele Klavier гэхлээр бас яг адилхан болж таарч байна. За V артикл мэргэжлийн хэллэгийг та энд харж байна. За V артикл нь бол дандаа was für ein гэсэн одоо асуултанд хариулагддаг. Welche Frau gefällt dir гэхлээр ямар эмэгтэй чамд таалагдж байна? Was für ein Buch gefällt dir гэхлээр ямар ном чамд таалагдж байна гэсэн утгаар ийм одоо vertical-ууд авч явдаг байх нэ. За одоо энэ слайдн дээр та бүхэн маань нэр үгийн kind гэсэн хэлбэрийг харж байна. Kind гэсэн хэлбэрийг харж байна. За тэгэхээр энэ
Үн биш тэмтэй артиклээ хэдүүлээ цээжилчих юм болвол үн биш тэмтэй артиклийг одоо үснэгтэн дээрээсээ ингэж аваад цээжилчих юм бол маш амархан одоо урд нь к нэмээд л одоо нэр үгээ үгүйсгэж чинь гэсэн үг. Kind маань гэхэлэр эрэгтэй хүн биш гэсэн утгаар орчиж байгаа гэсэн үг. За би таад дахиад энэ дээр жишээ авсан байгаа. Жишээн дээр та бүхэндээ харуулъя. Хунд гэдэг маань der Hund гэж орж байгаа нэр үг, маскулин нэр үг. За тэгэхээр der Hund гэхэлэр тэр нохой гэсэн үг, ein Hund гэхэлэр нэг нохой гэсэн үг, kein Hund гэхэлэр нохой биш гэсэн утгаар орж байна. За энэ дээр болохоор das Brot буюу маскулин артиклтэй үг, kein Brot гэхэлэр энэ дээр одоо далах биш гэсэн утгаар орж байна. За тэгэхээр та бүхэн энэ дээр түрүүний одоо өгүүлбэртэй дахиад жишээ өгүүлбэрэн дээр харж байна. Ich brauche kein Brot. Du brauchst kein Brot mit zu bringen гэхэлэр чи далах авчрах хэрэггүй гэсэн утгатай өгүүлбэр энэ дээр байна. Тэгэхээр das Brot нь тодорхой артикл, ein Brot нь үн биш тэмтэй буюу тодорхой бус артикл, kein Brot нь одоо нэр үгийн өгөөсгөх хэлбэр болж харагдаж байна. За тэгэхээр энэ хүртэл та бүхэн маань ерөнхийдөө өөрсдийнхөө одоо суур анхны хичээлийг маш сайн ойлгочихсон. Тэгээд ерөнхийдөө артиклийнхаа ялгаануудыг маш сайн мэдчихсэн. Тэгээ нэр үгээ бол маш сайн одоо эм хүүсийн, эр хүүсийн, сармаг хүүсийн гэдгийг нь ялгаа сурчсан. Өгүүлбэрт ямар үрээр ордгийг мэдчихсэн. Тэгээд яаж хувирдгийг тийм ялгалуудаар яаж хувирдгийг мэдчихсэн тохиолдолд би бол чек листэ хийгээд яваарай гэж хэлмээр байна. Тэгсэн дараа хэдүүлээ шинэ хичээлээ үзэх болно.